энэ өдрийн мэнд төргий шинжлэх ухааны мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх залуу эрдэмтэн судлаачдын амжилт бүтээлээс хуваалцах зорилготой Science X podcast-ийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Science X podcast-ыг маань шинжлэх ухааны технологийн сан болон Монголын залуу эрдэмтдийн холбооноор хамтран хүргэж байна. Хөтлөгчөөр Батхонсофт миний бие ажиллаж байна. За ингээд энэ удаагийн зочинтойгоо танилцъя. Энэ удаагийн зочноор маань Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Самья Өгтөө Жавхлан маань оролцож байна. За сайн уу? Ажил сайн уу? Сайн тавлаг өөрт нь энэ өдрийн мэнд хүргэе. За юун түрүүнд намайг урьж оруулсан дээр нь залуу судлаачдынхаа судалгааны ажлыг олон түмэнд түгээж байгаа энэ хамт олонд баг хамт олонд маш баярлалаа гэж хэлмээр байна. За би болохоор яг одоогоор л Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ургамлын ангилал зүй филогенетикийн лабораторид хаг судлаач гэдэг үндсэн оронтойгоор ажилладаг залуу судлаач байгаамаа. За тэгэхээр та өөрийгөө сая товч танилцуулаад тэгэхээр яагаад энэ судлаач болох замыг сонгосон, мөн энэ хүн мэрэгчлээ хэрхэн сонгосон энэ талаараа үзэг сонсогч нартай хуваалцаач. За миний хувьд бол 2002 онд Баянгол дүүргийн 4-р сургуулийн 10 дугаар анги төгсөөд төгсөн жилдээ яг биологийн Монгол Улсын сургуулийн биологийн факультетэд 4 жилийн хугацаанд судлаад биологч, ургамал судлаач гэдэг мэргэжлэр тухайн үедээ төгсөж байсан. За яг ингээд төгсөж байх хугацаанд буюу 2005 онд яг манай дээр одоо оюутнууд сонгож авч байна. Хэрийн судалгаанд оролцуулна гэдэг олон улсын төсөл анх удаа орж ирж байсан. Тэр төсөлд нь 1 сарын хугацаатайгаар оролцоод одоогоор бол тэр жилээс өдийг хүртэл намайг чиглүүлж явсан 2 багштайгаа танилцаад хамгийн анхныхын төсөлд оролцож явж байсан. Тэгээд 2005 онд ороод яг төгсөхдөө ургамал судлаач гэж мэргэжлийг сонгоод явж байсан хүн маань тэр төсөлд оролцсныхаа дараагаар Маркус Хаук гэдэг Германы одоо бол Фрайбургийн их сургуульд багшилж байгаа, зочин багшаар багшилж байгаа герман багштайгаа танилцаад тэр багшийнхаа удирдлаганд ор хаг судлаач гэдэг мэргэжил рүү эргэлт буцалтгүйгээр орсон. Тэгээд мэргэжил маань биологч, ургамал судлаач боловч мэргэжлэрээ хаг судлаач гэд энэ мэргэжил рүү орсон. Одоо төдийгөөс өдий хүртэл яг энэ чиглэлээрээ бакалавра хамгаалаад, магистра хамгаалаад, одоо үргэлжлүүлээд доктор хамгаалах гад докторантур гэж суралцаад явж байгаа. Ийм онцлогтой байгаа. Гэхдээ бас их сонирхолтой. Яагаад заавал судлаач болсон юм бэ те? Тэгэхээр өмнө нь багшилж агаад судлаач болчихсон. Өмнө нь болохоор яг мэргэжлэрээ төгссөн бол төгсөөд 4-5 жилийн хугацаанд биолог эрүүл мэндийн багш хийжсэн. Хүүхдүүдтэй ажиллах гоё байсан уу? Гоё байсан. Учир нь би мэргэжлээ хүүхдүүдэд 10 жилийн хүүхдүүдэд сурталчилсан. Гоё сайхныг мэдрүүлээд явсан. Маш олон шавнартай болсон. Гэхдээ цаанаасаа нэг судлаад нөгөө төсөл хөтөлбөр дээр орохоор нэг юмыг мэдэх тусам дараагийнх нь юмыг нөгөө сониуч байдлаар сонирхох тухайн үед залуу хөлтөөсөн тийм ээ. Тэгэнгүүт за одоо ер нь бол миний багших болжээ. Одоо би цааш нь үргэлжлүүлж судалмаар байна. Судалгааны ажлыг хиймээр байна гэд 2012 онд магистра хамгаалах жилдээ одоо яг хараалагдж байгаа хүрээлэн дээр яг судлаач гэдэг мэргэжлээр ороод явсан. Нэгт бас гэр бүлийн нөхцөл байдал болсон баг. Хоёрт нь багаасаа яг энэ байгалийн ухааны чиглэлийг сониуч хөвгт байсан. Тэр одоо миний характерын хувь онцлог ч юм уу энэ болгоно л нөлөөлөд одоо судлаач гэдэг мэргэжлэр дээр дотроо бүр хаг судлаачаар ингээд ажиллаад явж байгаа. Та нөгөө гэр бүлийн нөхцөл байдал нөлөөлсөн гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн нөхцөл байдал хэрхэн нөлөөлсөн? Гэр бүлд ч одоо тийм судлаач хүн байгаа юу те? Тийм. За яг манай гэр бүлийн хувьд бол миний яг аав Самья гэдэг Монгол Улсын их сургуулийн амтны судлаач. Насаараа одоо 40 гаруй жил яг амтны судал. Дээрээс нь одоо нэг ховор амтан, мазалаа хамгаалах, халиуг хамгаалах, дээрээс нь минж нутаг шулах хамгаалах гэд маш олон хөтөлбөрийг хэрэгжүүлээд явсан. Дээрээс нь Герман Монголын хамтын ажиллагааны гүүр болж явсан. Өөрөө бас Германд доктор хамгаалсан профессор мундаг хүн байдаг. Тэр хүний нөлөөнд ор гэхээсээ илүү тэр хүнтэй хамтарч одоо 2 дугаар ангид байхдаа одоо надад хичээл зааж байгаа хамт нэг яг биологийн чиглэлээр энэ салбарт хамт байгаа багш нарынхаа одоо юу гэдгийг 2 3 дугаар курст нь би нэг жоохон хөвгт дагаад л хажууд нь ингээл явдаг гэсэн. Тэгэл айгүйх сонирхож явдаг. Яагаад юм байдгийг, яагаад энэ ингэдэг нөгөө 6 настай хүүхдүүд нэг яагаад гэдээ асуугаа явааддаг штэ тий. Яг тэрэн шиг л ингэж асууж явсаар байгаа л тэр замналаар чиглэж явсаар байгаа л
10 жилдээ орохдоо биологи руу орсон. Тэгэл биологийн нөгөө олимпиад уралдаан тэмцээн гэж хөтлөгдөж явсаар байгаа л их сургуультаа ороод замнал маань ингээ явцсан. Аав нэгт чиглүүлж өгсөн. Гэхдээ чиглүүлэхээсээ илүү нөгөө сонирхол хувийн сонирхол бас байсан баг. Дараа нь 2 дугаар курс, 3 дугаар курстай нөгөө олон улсын төсөл хөтөлбөрт оролцоод ингээд явхаар нэгт нөгөө залуу хөлт алдаа оноотой байсан баг те. Сайныг сурсан мууг нь заримдаа их дэврүүн сэтгэлээр заримдаа дутуу юм хийгээд загнуулдаг ч үе байсан те. Энэ мэдчлэнгээр Монгол орныхоо гоё дурсгалт газраар их явдаг. Энэ явсан нөхцөл байдал явсаар байгаа л намайг энэ үдээ зэрэгтэй болгоод энийг хувь судлаач хүн болох гээд хичээгээд яваад байгаагийн үдээ зэрэгтэй хүргэсний л нэг чиглүүлэгч болж авсан гэлүү те. Зөв. Тэгэхээр таны яг судалгааны үндсэн чиглэл бол хаг судлал те. Тэгэхээр одоо хаг гэж яг юу юм те? Хагны одоо байгальдах онцлог нь юу юм те? Энэ талаар ярьж өгөөч бидэрт. За тэгээ. За хаг судлал гэдэг маань хаг маань өөрөө ерөөсөө яг байгаль дээрээ одоо замаг, мөг буюу фотобионт, микробионт гэсэн хоёр симбиоз организмын нэгдэл буюу симбиоз амьдралын тод жишээ байгаль дээр болж явдаг. Хоёр организм нийлээд нэг өвөрмөц организм болсон ийм онцлогтой байдаг. За дээр нь хаг өөрөө байгаль дээр маш олон үүрэг ролтой байдаг. Би болохоор хагийг яг байгаль дээр нь одоо миний бичил одоо лаборатори гэж хэлэх туртай байдаг. Яа тэгэхээр хаг нэгдүгээрт нь хамгийн голлох чиглэл нь судалгааны чиглэл гэхээр ерөөсөл англи зүй. Дээр нь дараагийнх нь болохоор биоиндикатор буюу агаарын бохирдлыг элтгэгчэлтгүүр организм болгож судалгаанд ашигладаг. За байгаль дээр хаг ямар үүрэгтэй байгаа гэхээр та нар бүгд ингээд ойроо яваад харахаар харагддаг шүү дээ. Уул ус хадаар явахаар олон тооны өнгө айстай тийм үү, шар улаан ногоо хар зарим нь ерөөсөө унжсан наалтсан тод хурц өнгөтэй байдаг тийм. Энэ болгоомч нь ерөөсөл өөрийнх нь хагн дотор байгаа өөрийнх нь одоо бодис элементүүдээс гой өнгө үсгдэг. Тэрийг нь юунд ашиглаж байна гэхээр бидний өмсөж байгаа хувцсны будагч бодис гаргаж авах элемент гаргаж авдаг. Дээр нь ойд байгаа эпифит хаг гэж байгаа. Тэр хаг нь болохоор агаар орчны бохирдлыг илтгэдэг. Хаг хаана их байна? Тэр орчин, тэр ой цэвэр байх боломжтой гэдгийг илтгэж өгдөг нэг организм болдог. Тэгэхээр эрүүл орчинд хаг ургадаг гэсэн үг. Тийм. Эрүүл орчинд хаг ургаж ийн гэсэн үг. Тэгээд хаг маань өөрөө маш их тэсвэртэй эмзэг организм. Яагаад гэхээр хүрээлэн буй орчинд байгаа бүх юм одоо бид нэр 10 жил хэрэглэдэг байсан прампошик цаас байгаа шүү дээ. Тэр шиг 100% байгаа байгаль дээр байгаа юмыг агаараар хооллоод бүгдийг нь өөрөө ингээд шингээгээд авчдаг өөртөө. Тэгэхээр зарим организм нь болохоор тэсвэрлийнхаа зэрэгээр тисэд байгаад идэг нэг хэсэг хаг нь байгаад байна. Зарим нь маш эмзэг буюу бутлаг төрлийн хаг нь болохоор айчмдаа нөгөө 2 см байсан бол 1 см 2 см гэхгүйгээр багаар одоо жижигэрсээр байгаад өнгө зүсээ алдсаар байгаад байгаль дээр ингээд устдад алга болчдөг. Гэтэл эргээгээд энийг устсан юм ахиж бий болгож боломжгүй. Нэгт тэсвэртэй, хоёрт маш их эмзэг ийм организм болоод явчихдаг. За дээр нь хаг маань өөрөө байгаль дээрээ ургах орчноос ингээд харахаараа хад чулуун дээр ургадаг. За модны мөчөр холцсон дээр ургадаг. Дээр нь хөрсөн дээр ургадаг гэд буюу одоо нэг шинжлэх ухааны хэллэгээр эпифит, эпигейт, эпилит гэдэг 3 орчинд ургадаг хаг. Тэр нь болохоор амьдрах орчин, дээрээс нь хүрээлэн буй орчныхоо экологийн онцлогоосоо хамаарат өөрөө дасан зохицох амьдралын хэлбэрийг бий болгож өгдөг ийм онцлогтой болоо авчиж байгаа. Дээр нь ахаад нэг онцлог юм. Яагаад би тэсвэрлэлийн зэрэглэл өндөртэй гэхээр нөгөө фотосинтезийн эрчим үзүүлэлт багтай болохоор хаг жилдээ 0.5-аас 2 мм. За хамгийн ихтэй буюу тухайн жилийн хурд хүнс ихтэй байгаа жилдээ болохоор 4 см л ургадаг. Дээр нь манай Монгол орны цаг ур өөрөө эрс тэс сэрүүн ур амьсгалтай байдаг болохоор тэрэндээ зохицоод маш бага хэмжээгээр ургадаг. Эсрэгээр трофикийн ч юм уу тий саваны ойд чиглэг их ойтой байх юм бол тэнд байгаа төрөл зүйл англицийн хувьд 1 боловч 2 м хүртэл ургаж хахад манай тэр нь 2 см л ургаж ах жишээтэй. Тэгэхээр нөгөө хаг өөрөө хүрээлэн буй орчны элтгүүр болоод экологийн дээр нь уур амьсгалын өөрчлөлтийг илэрхийлэх боломжтой. Тиймээс ч олон улсын судалгаанд энийг болохоор тэрэнд түлхүү ашиглаад хаг судлаач нар маань ашиглаад ингээд яваад байдаг. Ийм өвөрмөц судалгааны нэг
объект байгаа юм. Тэгэхээр хаг маань болохоор одоо маш олон төрөл зүйл байдаг гэж штэ тий. Тэгэхээр Монгол улсад одоо хэдий одоо хэмжээний хагийг тодорхойлсон байдیں۔ Одоо Монгол улсад одоо хаг судал хэр их хөгжсөн байх уу тий. Энэ талаар түүхээс нь жоохон хуваалцаач. За тэгээ. За яг хаг судлах шинжлэх ухааныг технологи гэж нэрлэдэг. Шинжлэх ухаандаа энэ маань 1803 оноос яг түүхэндээ тэмдэглэгдээд явсан гэдгийг дэлхийд. За яг Монгол орны хэмжээнд болохоор 19-р зууны ихэнх буюу 1901 онд Элинхэн гэдэг эрдэмтэн за тухайн үедээ Алтай соён мөнх сардаг хөвсгөл орчмоос нэг 20 зүйл хаг тэмдэглэгдсэн гэдэг мэдээлэл бол түүхэн тэмдэглэгдсэн байдгийн. За яг манайд яг Монгол орны хэмжээнд болохоор 1964-аас 89-9 оны үед Герман Монголын биологийн алlianz байдлын экспедиц гэж явж байсан судалгаа тэрнгээр бүртгэгдсэн. За үүнээс цаашлаад 1974-өөс нөгөө Монгол Оросын эд бүрэн экспедиц байгаа тийм. Тэрнээс 1974-өөс 89 он хүртэл үргэлжилж байсан. За Германы, Оросын Шуберт гой, Хүнийх гой, за Оросын эрдэмтэн Лобкова, Бясруугай, за Монгол талаасаа бол хамгийн анхдагч гэж үлзийн цогт гэж манай багш байгаа. Энэ хүмүүсийн оролцоотойгоор манай яг өнөөдөр байгаа Гербарын санд байгаа хадгалагдж байгаа 12150 тогтууд иж байдгийг тогтуулж хадгалдаг. Тэрний маань 6000 орчим нь энэ хүмүүсийн түүх судалгааны цуглуулга буюу 50% нь бүрдүүлдэг. За дэлхийд дээр бол хаг маань одоогор бол 30,000 орчим зүйл бүртгэгдсэн. Англи-зүйн таксоном талаасаа байдаг бол манай Монгол орны хэмжээнд 6 анги 22 баг 62 овгийн 2208 төрөлд хамаарах 1079 зүйлийг одоо 2022 оны хугацаанд ихтэй багштайгаа бид хоёрын хувьд бол ингээд зүйлэн жагсаалт гаргаад тест хийгээд таксоном талаасаа бол ингээд судалгаа хийгээд бүртгэгдсэн байгаа. Харин яг хагийн Гербарын сандаа 1079 гэдгээсээ болохоор 60 овгийн 197 төрөлд хамаарах 782 буюу 1079 ингээд хувилахаар ойролцоогоор штэ 74% нь манай одоо яг Батбанкын цэцэрлэг түрээлэнгийнхаа хагийн Гербарын санд бит хэлбэрээр хадгалагдж байгаа. Энэ бол маш том үр дүн, маш том судалгаа байдгийн. Дээр нөгөө Гербарын сангийн үзүүлэлт байдаг байхгүй олон улсын жишгт байхаар нийт хичнээн цуглуулгатай байна. Нийт бүртгэгдсэн тухайн улстай бүртгэгдсэн хичнээн зүйл нь одоо байна. Тэрнээсээ сандаа хадгалагдаж байна тий. Тэрнээсээ их байна уу, бага байна уу, ямар хэмжээтэй Гербарын сан байна гэд үзүүлэлт байдгийн. Тэрэн дээр 2018 онд бол 10 жилийн тавцалтай нөгөө Гербарын санаа тооллого хийгээд явж байхад манай Монгол орны хэмжээний хувьд бол дунд оврын буюу одоо ер нь бол хадгалалт хамгаалт байна. Судалгаа маш сайн явагдсан байна. Гэдгээр дунд Гербарын сан гэдэг үзүүлэлт рүү яваад орчиж байна лээ. Тэгээ Гербарын сан гэдэг дээр нь бол яг хаг судлалын шинжлэх ухаан яг Монгол орны хэмжээнд ямар явагдаж байна гэж асуусан. Энд болохоор за яг хаг судлалаар одоо дэлхийн хэмжээнд бол хамгийн номер 1 гэдгээрээ бол Оросын албаны улс явдаг. Дээр нь Герман, Япон, одоо сүүлийн үед Хятадууд орж ийн, Солонгосууд орж ийн, Итали ордог, Их Британи ялангуяа нөгөө саваны одоо дулаан уурын амсгалтай чиглэлийн газрууд бол судалгаа аягүй төлхөө явдаг. За судалгаа хийгддэггүй улс орн ч гэсэн байдаг. Яг ингээ харьцуулаад төвшингээр ингээд харьцуулаад явж хахад манай ихтэй багш, миний удирдагч багш одоо яг намайг чиглүүлж байгаа багшийн маань бит хоёрын гаргасан судалгаа ингээд харахаар яг эхний 10 гэдэг улс орны 7-д нь манай Монгол улс жагсагдаж явдаг. За энэ юутай холбоотой вэ гэхээр за манай цогт багшийн маань нэгт цуглуулга байна тийм ээ. Хоёрдугаарт нөгөө хамтын ажиллагаа гэж байна тийм ээ. Германы профессортай хамтарч байна. Сүүлийн үед 2018 оноос эхлээд одоо Комаровын нэрэмжтэй хүрээлэн Санкт Петербургт байдаг. Тэр хүрээлэнтэй хамтраад нөгөө Монгол Оросын зөвлөлтийн экспедицийн хүрээнд Михаил Петрович Журбенко гэж манай Орос багш маань ирээд бас өргөжж байна. Тэгээ ингээд хамтын ажиллагаа олон улсын төсөл харилцаа их байгаа дээр энэ судалгаа өргөжж байна, тэлж байна. Ямар ч байсан хаг судлаач байдаг.
хагийн судалгаа хийдгийм байна. Монгол оронд тичнээн байдгийм байна гэдэг бүртгэлжүүлээд яваад байгаа гэдэгтээ ихт ягш битэрийн хувьд бол жоохон олзурхдаг, харахдаг сэдвүүд бол энэ аа. Инхтвэгчийн талаар би бол нэлээд сонсч ирсэн л та. Яг хагны судалгаагаар бол Монголд номер 1 гэж ярьдаг. Тэгэхээр Монголд хаг судалдаг ер нь хэрэг судлаач байдیں۔ Энэ чиглэлээр яг манад ийм хангалттай хүний нөөц байгаа юу? За яг Монгол гэдэг талаасаа бол хамгийн анхдагч суурийн тавьсан бол Үлзийн цогтгой. Тухайн үед бол яг манай Батангийн хүрээлэнгийн Эрдэнэтэн нарийн бичгийн дарга хийж байсан их эрдэмтэн хүн байдаг. За үүний яг гарын шавь нь болохоор одоо миний багш Очроотой Инхтвэ гэж хүн байгаа. Одоо чиглүүлээд заагаад би магистраа удирдуулсан, одоо докторийн маань удирдагч гэдэг яг чиглүүлэл явж байгаа хүн байна. За яг бакалаврын төвшөнд бол бид хоёр дээр маш олон хүмүүс ирдэг. Өмнө нь бол ирдэг байсан. Сүүлийн 4-5 жил нэг оюутан олдно гэдэг аюус хэцүү болчихсон. Тэгээд маш нарийн мэрэгжил учраас их төвхтэй мэрэгжил учраас бакалавра төгсчөөд араас нь ингээд нарийн юм руу ингээд судалгаа руу орох гэхээр хүүхдүүд багшаа хийгээд явцдаг. Нэгт энэ жоохон шантардаг баг. Хоёрдугаарт нь болохоор нэг боловсон хүчин талаасаа цаанаас нь яг энэ хаг судлалын мэрэгчлэр 1-2 хүн байх ёстой ч гэдэг ч юм уу. Эсвэл яг манай хүрээлэнг цаанаасаа ийм хүн байна гэдэг ч юм уу тий. Орон тооны асуудлаас жоохон эмзэг сэдв. Дараагийнхаа хүмүүсийг бэлдмээр байдаг тий. Судлаач хүн гэдэг чинь өөрөө бас цаашдаа энийг өргөжүүлээд за над дээр ирээд энэ дуусчин гэхгүй улам л өмнөх судлаач нараасаа илүү дэлгэрүүлж илүү л нарийн юмлуу орж иж эн чинь судалгаа цаашдаа үргэлжилж чинь гэдгийг илтгэх ёстой байтал гэтэл ингээд над дээр ирээд гацчихгүй гэдэг одоо нас надад бас нэг айц төрж эхэлдэг. Нэг бас л нэг юм хүний нөөц гэдэг асуудал маш том асуудал байгаа. Одоо яг над дээр багш хоёр дээр нэг хүүхэн хүүхд явдаг Монгол Улсын боловсролын их сургуулийн одоо 4 төгсөж байгаа хүүхд. Уг нь энийг ингээд чиглүүлээд магистрийн сургаад яг төсөл хөтөлбөрийг аваад хамт явж болж байна. Яг ажил мэргэжил гараад эхлэхээр ерөөсөө биологийн багш гэдэг мэргэжил рүү л ордог. Яг ингээд хаг судлаач болоод орё гэхээр яг одоогийн нөхцөл дээр хагийн гербар хаг судлал гэдэг хүн инхтиагш битэрийн хувьд бол ерөөсөө нэг өрөөнд бит хоёр хөл байгаа болохоор бас жаахан хэмзэг сэдв. За тэгэхээр хагийг одоо лабораторийн түвшинд хэрхэн тодорхойлдیں۔ Тэ энэ талаар одоо жоо ярьж өгөөч тэ. За яг хээрийн судалгаанд бол бид нар за томилолт авлаа, явлаа. За хамгийн баглаа. Тий хамгийн багадаа нэг өдөр. За хамгийн ихтэй 3 сараар явж байна. Жил болгон явдаг. Хээрийн судалгаа байж иж бидний судалгааны үр дүн цаашлаад олон улсын мэргэжлийн одоо биднээс хүсээд байгаа залуучуудаас хүсээд одоо инфо фактортай сэтгүүл мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх судалгааны чиглэлийн үр дүн гаргах гэдэг юм явдаг тийм ээ. За хээрийн судалгаанд авчирсан дээжээ бид нар дор хаяж 2-3 сарын хугацаанд лаборатори тодорхойлдог. За тэр нь ямар онцлогтой байдгийг гэхээр хагийг ингээд авахаар хад чулуун дээр ингээд харахаар энгийн хүний нүдээр харахаар нэг том хаг ганцхан л байна гэж харагддаг. Гэтэл зарим нь нөгөө том хаган дээрээ зарим нь паразитлаад ургацчихдаг, шимэгчлээд ургацчихдаг хаг байдаг. Нэг хүн ингээ харахаар 3-ыг харна, бид нар тэрнээс 20-ыг харна. Дугтуунд А4-ийн бичгийн цасыг нугалсан дугтуунд бид нар дээжээ цуглуулдаг байхгүй юу? Нэг дугтуу 20 салж болно. Яагаад тэгэхээр тэнд дотор 20 янзын хаг байж болно. Эсвэл нэг хагч байж болно тий. Тэгэхээр эхлээд төрлийн түвшин тодорхойлдог. За энгийн байдлаар хэрэглэх юм бол за одоо тэр өөрдрөл авчидээ самьягийнх гэдэг ч юм уу тий. Тэрэн шиг нэг төрлийн тодорхойлж өгдөг. Тэгэхгүй бол нэг төрөл авчаал дараагийнхын төрөл рүү аваад яваад тахаар айгуу цаг алддаг учраас төрлөөр нь ялгана. Энд бас нэг хэдэн хугацаа шаардна. За дараа нь яг лаборатори дээр бид нар цөсөлт хийдэг. За бинуклеар дээр маш жижиг микро хагд чинь та нар ингээ юм бичээд цэг тавьдаг те. Нэг жоохон цэг тавиад авдаг шиг маш жижигхан өчүүхэн байдаг. Миллиметрээр бид нар ярагддаг макро хагийн ханууд болохоор тэрийгэ бинуклеар дээр за 20-оос 120 дахин өсөж байгаа бинуклеар дээр томруулж тавьж препарат үлддэг. Бэлдсэн препаратаа үргэлжлүүлээд одоо дижитал микроскоп одоо сүүлийн үед л арай дэлгэрэнгүй арай нарийн багцтай болж ийн гэсэн үг. Компьютертайгаа холбоод тавиад спороор үрждэг учраас спорын цөсөлт хийдэг гэсэн үг. За тэр спорын цөсөлтээр за яг зөв органичтой зөв бүтэцтэй хэмжилтийнх нь одоо урт өргөнийх нь хэмжээг 20 давталтайгаар авдаг. Гэтэл нэг өдөр би нэг л дэшин дээр суух надад цаг байна.
7 хоног ганцхан дээр суугаад зүйлийг гаргаж чадахгүй дээж надад гарч ирнэ. Нэг өдөр зарамдаа бүр 20 30 цуглыг тодорхойлох ч дээж гарч ирнэ. Тэгэхээр нөгөө ямар орчноос ямар дээж цуглуулсан хэр их өвөөжтэй дээж байна уу? Тэгээ нөгөө мүлжүүртэй яс гэдэг шиг тэрэн шиг дээж байна уу гэдгээсээ хамаарат цаг хугацааны хувьд асар их хугацаатай. Лабораторийн судалгаа хийцэн тохиолдолд зүйлийн түвшинд, англи зүйн түвшинд тэр авахтай тэр гэдэг шиг одоо хипогене писодос гэдэг шиг скол касанта пирамидал капчидалс Монгол нэрээр нэг хэсвэр навчраа гэдэг шиг оноод өгцсөний дараагаар тэр газраас нэг амнаас нэг уулнаас авсан дээжээ тодорхойлцсон тохиолдолд тэрний дараа нь боловсруулалт хийгээд анализ хийгээд хийх боловсруулалт хугацаа бол харьцангуй гайгүй хилэлцүүлэг гэдэг асуудал бол мэдээж чухал байдаг. Тэгэхээр хээрийн судалгааны ажлаас илүү лаборатори суух ажил хүнд дээрээс нь цаг хугацаа авдаг болохоор энэ дээр жоохон их шантардаг баг. Эсвэргээрээ миний хувьд бол лаборатори суух тусмаа их сонин содон нөгөө спор нь гарч ирээл тэр чин 4 өстэй, 1 өстэй, 2 өстэй янз янзын өрөмц юм гарч ирээл шинэ содон юм гарч ирэх тусам улам тэр нөгөө дурдлаад байдаг байхгүй юу. Тэгэхээр лабораторийн судалгааны ажил бол нэг бол төвчээр шаарддаг ч гэсэн судлаач бидний хувьд бол нөгөө хобби болоод орцсон гэдэг шиг орох тусам л илүү сонирхолтой байдаг. Ийм л ажил байгаа юм. Та түрүүн хэлсэн хагийг одоо бид нар экологт индикатор болгож ашигладаг гэдэг тийм. Тэгэхээр одоо нөгөө тэрбум мод гэдэг хөтөлбөр явж байгаа. За ингээд бид нар сангаа одоо цэвэрлэх энэ нэлийн юм олон ажлууд явж байна л да экологийн. Тэгэхээр энэ хаг маань одоо өөрөө экологтой ямар нэгэн тийм сөрөг нөлөө байд юм уу? Зөвхөн бидний одоо индикатор болгож ашиглаад одоо ашигласнараа одоо бидний экологийн ямар төрлийн судалгаа хийх боломжтой байдгийг. За яг тэрбум мод гэхээсээ илүүтэйгээр хаг зөвхөн индикатор болоод зогсохгүйгээр зарим нэг ховор амтны тэр дотроо цаа бог хөдөр эдний голлох идэж тижэл болдог. Идэж тижэл. Тэгэхээр энийг нөгөө хамтын судалгаагаар нөөцийн тогтооод гэхдээ яг хаган дээр бол нөөц тогтооно гэхээр бас жоохон хэцүү багтдаг. Ер нь тийм чиглэл байгаа. Дээр нь хагаар уран шувуу өөрөө засахтай их гоё чимэглэл болгоод ашиглаждаг. За Япон зэргийн хөгжилтэй орнуудад яг нэг замхтай адилхан хаг байдгийн. Тэрийг бүр аюу өндөр зэрэглэлийн үнэтэй нөгөө ресторануудад үнэтэй хоолны цэсэнд оруулсан байдаг. За зарим судалгааны чиглэлээр ингээд яваад орохоор нөгөө одоо бүсгүүчүүд бидний дуртай үнэртэй усны тогтворжуулагч нэг ч байдаг шүү дээ. Энэ 72 цаг үнэрээ барна. Энэ тэдэн цаг байх хэрэгтэй гэдэг үнэр нь тогтвортой байдаг те. Тэрийг тогтворжуулагч нэгж болох тэр маш бага өчүүхэн хэмжээтэй бодисыг хагнаас гаргаж авах жишээний иймэрхүү төрлөөр ач холбогдол өндөртэй байдаг боловч эргээгээд хагийг нөгөө биотехнологийн аргаар нутагшуулах, өржүүлэх нөгөө инвентор орчинд өржүүлэх боломж хомс байдаг. Нөгөө хоёр юмны симбиоз учраас яг тэр боломжгүй болохоор жоохон проблемтэй байдаг. Тэрийг гаргаж авах нь хэцүү гэсэн үг тийм. Түүнээс хойш яг одоо яг эмийн ургамлаг шиг массаар нь гаргаж авахгүй зөвхөн ямар арга байдаг вэ гэхээр химийн лаборатори тухайн бодисыг нь химийн бодис хэлбэрээр нь гаргаж аваад тэр бодисоо цааш нь олшруулж ашигладаг гэсэн үг. Яг нөгөө хаг гэдэг объектоор нь авдаг. За түрүүний асуултан дээр тэрбум мод гэж ярьлаа. Яг тэрбум мод гэхээсээ илүүтэйгээр ойд хаг ямар үүрэгтэй байдгийг яагаад гэдэг талаас нь л тайлбарлажээ. За ойд орлоо. Ойд чинь ургаа мод байна. Унан мод байна, хожуул байна. Дээрэс нь байгалийн аясаараа ч юм уу хүний оролцоотойгоор юм уу эсвэл тайраад хайцсан тайрц байгаа тийм ээ. Тэрийг чинь ялзруулахад мөөг хаг хоёр оролцдог. Тэр байж ич тэр ойд байж ич миний судалгааны объектын төрөл зүйл олон байх боломжийг бүрдүүлж өгдөг. Гэтэл зарим газар ч нөгөө нэг ойн цэвэрлэгээ гээл зарим нь тэр чигээр нь авах гэдэг те. Тэрэн дээр бас жоохон эсрэг байр суртаа байдаг гэх юм да. Тухайн ой маань ой байхын нөхцөл нь мэдээж тэнд чинь хожуулна байна, унан мод нь байна, ургаан мод нь байна. Бэжж тэрэнд экосистем гэдэг цогц юм байгаа да. Нэг айл бүрдэж байгаа даахгүй. За бүгдийг нь авна уу болно уу? Бүр үнэхээр тэр ойг цэвэрлэх шаардлагатай гэх юм бол авах болох бах. Тэрэн дээрээ жоох нөгөө
бодлогын Хяналттай талаас байх менежменттэй байхгүй бол за тэр одоо нэг жишээ одоо энэ микрофонтой адилхан нэг унаг мод байлаа эсвэл ялзарч илаа гэж ботход хаг тэрэнд хамгийн эртний гарал үүсэлтэй яг тэр чинь нөгөө чигийг хуримтлуулж байдаг нөгөө задрал явагдахаар чиг ихтэй болчдөг чиглэг байдаг шүү дээ та нарын ойд яваад харахаар тэрэн дээр эртний гарал үүсэлтэй эмзэг их сонирхолтой төрөл зүйлүүд нь яг хагны хувьд байж байгаа байхгүй яг ингээ харахаар жижигхэн хадаас шиг юм шиг бидний нүдээр харагдахгүй биноклаар харахаар байдаг их эртний уусалтай тийм зүйлүүд нь байдаг. Тэгээд дээр нь хөрсөн дээр ургадаг одоо яг өмхөрсөн модон дээр ургадаг хагнуудынх нь хажууд тэрнтэй хамтарч амьдардаг гэрээ болгодог нөгөө эмгэн өмсөдөг штэ. Би бичэл шавжнууд хүртэл хамт ингээд байдаг. Тэгэхээр нөгөө амьдрах орчин байхгүй байлаа гэхэр чинь тэрэнд хуримтлагдж байгаа чийг нь байхгүй болоод ихээр тэр яах вэ? Хураашх уу? Ямар байх вэ гэдэг талаасаа явцдаг болохоор экологийн хувьд бол чигийг барих юм байна. Дээрэс нь биоиндикатор болох юм байна. Амьтдын идэж тэржээл болох юм байна. Оргондох байр болох юм байна. Гэдгээр маш олон ач холбогдолтой болоо явчихж байгаа. Тэгэхээр уг нь бол ингээд сонсохоор хагны судалгаа бол маш ач холбогдолтой байна. Гэвч манад одоогоор бол одоо та түрүү хэлсэн манад дээр хоёрхан оронтой байна. Тэг их туягшд хоёр ингээд ажиллаж чинь гэсэн. Тэгэхээр цаашид бид одоо энэ хүний нөөцөө нэмэгдүүлээд хагны чиглэлээр яг тийм судлаач бэлтгэгдэл төр яаж анхаарвал одоо зохимжтой юм те. Одоо биологийн мэрэгж багш мэрэгж сонгоод ингээд судлаач нар маань яваад шүү дээ. Тэгэхээр яг хагаараа дагнсан судлаач бэлтгэхэд одоо бид нар юу анхаарах хэрэгтэй? Гаднаас хэрхэн одоо энэ төсөл хөтөлбөр оруулж ирэх юм те? Энэ талаар саналуудлаа хэлээч. За яг энэ дэр бол яг хувь судлаачны хувьд бол яг мэрэгшүүлээд бэлтгээд ингээд явах та нэгдүгээрт нь яг тэр хүүхдийн судлаад ирэх гэж байгаа хүүхдийн хувьд сонирхлын өдөөж өгөх нь багш бидний үүрэг судлаач бидний үүрэг болчихж байгаа юм тийм ээ. Өдөөгч байна тийм ээ. Ирж байгаа оюутнууд байна уу? Байна. Гэхдээ шантраад явах нэг хэсэг байна. Тэрэндээ тууштай судалгаа хийгээд явж байгаа хүүхдүүд, сонирхоод явж байгаа хүүхдүүд байна. Яг ингээд гараад ирэхээр ерөөсөө яг манай Монголд ажиглагддаг нэг бас нэг жоохон эргэлзээтэй юм. Нэг объектын дээр 1-2 хүн байна. 4-5 хүн байна. Байгаанууд нэг цөөхөн тийм ээ. Багаар ажиллаад заавал хаг судлаач гэж хагийн чиглэлээр төсөл хөтөлбөр аваад яваад тахлаа. Гэхгүйгээр цэвдгийнхантай чийг нь барьдаг юм бол тийм ээ цэвдгийнхантай. За үгүй бол ой судлаач нартайгаа салбар түмдийн хамтын ажиллагааны судалгаар жоохон хоцрогддөг юм уу? Хамтрах баг болох гэдэг юм жоохон хоцрогдоо. Сүүлийн 1-2-3 жилд яхаа нөгөө хонглын гэрэлттэй надад үзэр гэрэл асч ийн гэдэг шиг тэгээ мессеж өгөөд нэг жоохон тийм мессеж гарч ирээд ухаан гэдэг бол уг нь бол их яриад байгаа шүү дээ тийм. Яриад байгаа хөрсөн дээрээ буулгаад гол нь энийг ажил хэрэг болгоод хамтраад ажиллаад явах боломжтой. Яг бидний яг ингээд манай ингээ харахаар хаг судлаач, мөөг судлаач, замаг судлаач, хөв судлаач гэдэг айгүй том объектууд байгаа байхгүй юу? Гэтэл энэ дээр мөөг судлаач гэсэн чинь одоо яг манай дээр нэг 2 хүн байгаад байдаг. Экологи сургуулийн төвд яг мөөгээр хамгаалсан нэг доктор байгаад байдаг. Гэхдээ мэрэгчлэрээс бас өөр ингээд ажиллаад байдаг. Замаг судлаач гэхээр их сургууль дээр манай сониогч байна. Энэ тэнд аягүй цөөхөн байгаад байдаг тий. Тэгэхээр маш том судалгааны объект байхад их цөөхөн байна гэдгийг хөшүүрг нь хаана байна уу? Судлаач нараас бид нар өөрсдөөсөө хайх уу, нийгмээсээ хайх уу, бодлого зохицуулаад явж байгаа, удирдах байгаа хүмүүсээсээ байх уу гэдэг байна тий. Гэхдээ энэ дэр судлаач нараас гэхээс бас өрөөсгөл. Ягаад тэгэхээр бид нар хамтын ажиллагаа байна уу байна тий. Олон төсөл хөтөлбөр оруулж ирж гин үү? Ирж гин. Үр дүн гаргаж гин үү? Гаргаж гин тийм ээ. Тэгэхээр одоо хамтын ажиллагаа эсвэл харилцаа юм уу? Хамтын ажиллагаа гэдэг юм дээр л хөшүүрэг болох хэвээр болвол гэж бодож байна. Дээр нь мэдээж мөнгө санхүү. Энэ бол мэдээж проблем шүү дээ. Залуу судлаач хүний хувьд хувийн хвшлээс улс руу орсон тод жишээ байгаад байгаа. Гэтэл бид нар бол за мөнгө тийм байна, ийм байна, авж байгаа цалин тийм байна гэд гоншгохгүй юм тий. Яг шинжлэх ухааны актад харьяалагдж байгаа нийт 1000 гаруй хүн байдаг. Залуучууд нь хэдөө байна. Сүүлийн үед бол залуучуудаар ингээд мэдээж цус хэлбэл орж ирээд байна тий. Тэрийг тэнд бариад байх доктортой байлгах, тэднийг хөгжүүлэх, хөшүүрэг, менежмент, удирдлага, бодлого их хоцрогдоод байгаа юм болов уу гэж харддаг шүү дээ. Түүнээс хойш өөр асуудал бол байхгүй хаа.
Яг ингээд яваад үзээд ажаад харахад залуу судлаачны хувьд бол яг миний насны, дунд иргэн насны, 30-аад насныханд бол сэтгэл нь ерөөсөө ингээд судалгааны объект руу орцсон. Хайж явж чадахгүй. Ингээ харагчаад байгаа л байдаг. Хийх тусам л байдаг. Мэдээж залуу хүнд алдаа оноо байгаа. Буруу юм хийсэн тэрийгээ тухайн үедээ залруулна, уучлалтгүй хувьгүй ингээд явна. Улам л цаашаа нэг шат ахихын төлөө явхаас биш яг нэг байран дээр ингээд нэг хажуул шиг ч юм уу ингээд тийм байна. Нэг хүн байна л гэдэг хүсэл сонирхол бол байхгүй байгаа. Тэгэхээр хүн сонирхол байгаад байдаг нэг юм энийг хиймээр байна, ингэхүү болох уу гэхийг л өдөөгөө л өгдөг. Цааш нь аваад явдаг нэг чиглүүлдэг л тийм хүн. Одоо менежмент те гарааны компаниар ярихаар ч одоо юу гэмдэ менежер гэх юм уу те стартапууд ч юм уу айгүй менежменттэй явдаг те. Тэгэхээр хувийн хөвшил, улсын хөвшил, их сургууль, судлаач нар хоорондоо айгүй хамтын ажиллагаатай баг болоод гоё ажиллаж нэг нэгнтэйгээ өрсөлдөд байх биш. Одоо ер нь бол хамтарч ажиллах хэрэг үе эхэлж байдаг шүү дээ. Тэгэхээр чин за жишээ нь болоод ингээд аваа явлаа гэхэд ой хүмүүстэй ажиллаа гэхээр тийм ээ ой судлаач нар өөрсдийнхөө ажлыг хийж чинь давхар бидний ажлыг чинь хамтын ажиллагааны үр дүнд харьцуулсан судалгаа чинь хөшөөрөг улам гарч ирнэ. Судалгааны үр дүн эерэг байж болно, сөрөг байж болно тий. Тэгээд анхдагч судалгаа маш эрсдэлтэй байдаг. Яагаад тэгэхээр яг Монголд хийдэггүй гэхээр нөгөө хилцүүлэг хийх юм хувь судлаач нар дээр айгүйх нөгөө асуултын тэмдэг маш их гарч ирдэг. Тэгээ олон улсын жишгтэй ингээ харьцуулаад хийхээр яг манай хөрсөн дээр зарим нь буухгүй ч тохиолдол байдаг шүү дээ. Арга зүйн хувьд бол. Тэгэхээр тэрийгэ маш нарийн судлаад хөгжүүлээд ингээд явах хэрэг үнэндээ л бол байна. Тийм. Саналууд л хуваалцаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо таны хувьд одоо ингээд хээрийн судалгаагаар айгүй их хөдөө явж байна тий. За тэгэхээр энэ хээрийн судалгаа шинжилгээний ажиллаар ингээ явахын одоо амт нь юу гэдیں, хэцүү зүйл нь юу гэдیں тий. За мэдээж эмхтэй хүн ингээд маш урт хугацаагаар ингээ хөдөөхээр явах чинь бас тийм амар зүйл биш байх гэж бодож байна. За ер нь бол эмхтэй хүний хувьд бол ер нь бол энэ заянчдын эмхтэй бас иршүүдтэй явж байгаа гэж хэлүүлэх үед зөндөөл байдаг. Өнөөдөр бас амхандаа л гоё болчиход ирж байгаа жишээ нь гэх юм уу да тий. Яа хамгийн гоё намайг дурлуулсан юм хээрийн судалгаа. Яг үнийг хэлэхэд. Яагаад тэгэхээр хүн байгальтайгаа айгүй ойр байдаг. Нэг юм харах тусам тэрэнд бүр ингээд амтарчдаг, сонирхолтой болдог тий. За яг ингээд экспедицээр орсуудтайгаа ингээд явлаа шүү. Ирэх гэж шүү гээл тэнгүүд хаагур явал илүү гоё юм олох бол тэр хүнийг өдөөж өгөөд ахаад Монголд ирэх судалгаа нь хаашаа байвал боломжтой бол гэл эрэл хаагуул хийж эхэлдэг. Хамгийн ихний жишээ нь. Тэнгүүд дараа нь ингээд гоё дурсгалт газрууд гэхээсээ илүү эндээс их гоё судалгааны объект, гоё материал, гоё өвөрмөц юм олдох болов гэсэн методыг бид нэр сонгодог. Урт нь хамаагүй. За бид нэр зундаа нэг явлаа гэхэд багадаа л ирж очихын 6000 км явдаг. Урт аялал явлаа гэхэд тэгэхэр чин тэгэл бороотой, шороотой, заримдаа тэгэл өглөө босгоод цас орсон байна. Заримдаа өглөөний ээлж ингээд цаавдаа болох гол ингээд газ нь хөлдсөн байх жишээ. Газа одоо юу гэдгийг өглөө нь хөлдөөхгүй тул мишокондо хийгээд унтах жишээ нэ тий. Тэгэл хүүхнүүд талаасаа тэгэл олдж байгаа унааг л унаа штэ. Мотоцикл бол мотоцикл, тэнэс морь бол морь, заримдаа тэмээн дээр заримдаа явган тий. Тэгэл энэ болгон хэцүү гэхээсээ илүү адал явдал байдаг. Тэр нь надад эргээгээд ингээд ботход айгуу гоё дурсамж. Би гэдэг хүн чинь ямар ч байсан зүгээр нэг амьдрчаагүй юм байна. Айгуу сайхан дурсамжтай. Дээрэс нь Монгол орныхоо 21 аймаг тэр дотроо гоё газраар нь судалгаа хийгээд явчлаа. Дээрэс нь маш олон хүмүүстэй танилцчлаа. Дээр нь маш гоё судалгааны объект авчираад Гербарийн сангийг баяжуулчлаа гэдэг ч юм уу тийм урам зоригтой ирдэг болдог юм уу бүр энерги аваад ирдэг. Түүнээс биш нүүр муха алчлаа, сэвгтчлээ, харалчлаа. Хүү энэ нэг шавж хаа гэдэг ингэхээсээ илүү нөгөө тэрэндээ дурлцсан хүн чинь тэрэндээ улам л илүү ороод нь хагнаас өөр зүйл удаа харагдах байлаа л. Заримдаа бүр ингээд айгүй гоё ойр ингээд оронгот багштай ингээд яриасаадаг байхгүй. Яана нөгөө хагч чинь тэгээ гараад ирэх. Нөгөө нэг гоё шар хагчаа тэгээ юу юм бол бушуухан шиг нөгөө лабораторид очиж нөгөө К түлхэр бичгээ аваад нөгөө овг төрлийн тодорхойлох ингээд бүр эрэл хайгуул болчдаг. Нүднээс харагдахгүй зөөдлөгдөн. Нэг тиймэрхүү гоё сонин дурсамжууд байдаг. Гэхдээ мэдээж
эмэгтэй хүний хувьд бол ар гэр орхигддог тий. Тийм учраас тэрийг яаж зохицуулдаг вэ гэхээр хөдөө судалгаанд явахаасаа өмнө аль болох үр хүүхдтэйгээ охинтойгоо аав ээжтэй гэр бүлтэйгээ ах トゥ нартайгаа эмээтэйгээ байхын тулд амралтын 2 хоногийг заавал өөр ашигтай охиндоо бол сквал нөгөө гоё зураг зурдаг учраас нэг галерей үздэг ч юм уу сквал гоё тоглолт үздэг юм уу шинэ кино гарвал үздэг ч юм уу тий шинэ хоббиг нь юу сонирхож чинь тэр лөө нь явуулах жишээ нэ дээр нь ах トゥ нартайгаа нэг өдөр нь очиж ой одоо очих гэж шүү төрүүлж хилээд нэг цай цуу уугаад явдагсан шүү тий ингэж явчаал зуны 3 сартаа за ер нь бол тогтмолдоо 6 7 8 сарт тэгэл аавтер ч бас их гоё штэ нэг хаана явж байгаа гэж уцаар ярина. Тэгэхээр би Увс аймгийн тэнд тэр голын эрэгт гэх нэг нь тэр аймгийн тим ойд одоо тэр сум руу орох чинь гэл нэг нь их л говьор явдаг. Нэг нь их дандаа уул хаттай ой хаа байна тэрнгээр явдаг. Тэгэл 103 сард чинь нэг л ингээл судалгааны явцдаг. Яг ингээд чиний асуултаас ингээд асуусан Сүхбаатар аймгийн төвөрл орж үзээгүй юм байна. 21 аймгийнхаа баг юугаар бүгдээр нь орцсон гэсэн үг. Дараад явж байгаа боловч ингээд ороод явчдаг. Ягаад хэрч бид нар чинь томилтоор явахаар томилт гэдэг юм чинь нөгөө заавал тамга тэмдэгтэй, ардаа баталгаатай. Заавал нөгөө сумын засаг захаргаар орж иж нөгөө томилтоо гаруулж явдаг болохоор ороод Сүхбаатар аймгийн төвөр л орж үзээг болохоос сумдуудаар нь бол явцсан гэсэн үг тийм. Ер нь бол явцгаа. Гэхдээ нөгөө яг ой судалгааны чиглэлээр ойгоор их явчихаараа яг говийн аймагуудаар зүүн талын аймагуудаар бага. Гэхдээ одоо бол Нүмергийн цэставруу ч юм уу тий. Нүмерг рүү хянган руу их өвөрмөц тогтцтой газар байдаг. Тийшээ явах сонирхолтой багштайраа төлөвлөөл яриад л байгаа. Ихэнхдээ ингээд харахаар баруун аймагуд руу аяга их явсан байдгийн байлээ. Баруун аймагуудаар хинтигээр ингээд мэдээж тэр чинь нөгөө судалгааны явсан газруудаар ингээд газрын зөрөгтэй. Өөрөө тэрнэр ингээд жил болго ингээд нэмээд тавиад яваад байгаа шүү дээ. Ингээд харахаар баруун талаараа л ингээд таарцсан. Одоо зүүн талаараа бол үлдсэн. Дээр нь яг бидний хаг судлалын хувьд болохоор нөгөө эпилит буюу нөгөө хад чулууны хаг гэж байна. Нэг алах цөөц барай явдаг. Зарим нөгөө борчин чулуу, карбонат чулуу, зарим нэг чулуунууд хагаа гэмтэхгүй авах хэрэгтэй тийм. Авахаар хад чулуу нөгөө бутрахгүй. Борчин чулуу л их амархан бутардаг. Зарим нь ингээ бутрахгүй. Алах цөөц байгаад дээшээ ингээд авирах тал дээр заримдаа бид нар чинь авирч чадахгүй. Холоос хараад өнгөрнө. Зураг аваад биднэрт ямар ч ачаал багтлахгүй. Зурагнаас бид нар зөвлөг тодорхойлох боломжгүй тийм. Зураг авлаа нөгөө гоё номны нүүр cover ч юм уу эсвэл энтэнд орох гоё л зураг авна гэхээс боломжгүй болчдөг. Тэр нь жоохон хэцүү. Авмаар байдаг, хорхоо ураад байдаг, сэтгэл хорогдох гээд байдаг тийм. Сүүл рүүгээ бүр нэг дархан шиг одоо бүр зарим хүмүүсээр ах нараараа эсвэл зарим та багшийнхаа нөхрөөр хүртэл та энийг нэг ийм болгоод нарийнхан болгоод ингээд цохоод өгөөч энийг ингээд өгөөч гэд багчнуудаа хүртэл өөртөө судалгааныхаа объектод болоод одоо өөрчлөлтөг ч юм уу тийм дархан шиг л заримдаа янз янз. Дээрэс нь нөгөө айгүйх хутгатай ажилдаг. Нөгөө хаг чулуунаас модон дээрээс авах гал тийм одоо ингээд айгүйх хутгатай хэрэгэл ажилладаг. Ажилдаг гэх юм одоо төгөөх нь ингээд заримдаа эрен мохчин. Завгүй бол нөгөө нухсаараа ингээд эвгүүд дарахад ингээд авчин гар хүлээ эсгэх ч юм уу тиймэрхүү тадлын гардаг боловч нөгөө хутгатайгаа харьцаар байгаад ингээд та хэд зураг өгөх гээд харсан чинь дээж авч байгаа дандаа нэг амар том хутгатай одоо эмхтэн хутгатай зураг өлтөө биш гэдэг нөгөөхөө шүүж авах жишээ нэ тий. Ингээд харахаар л нэг хутгатай зурагнууд ууланд явж байгаа нэг л ахтар нэг зурагнууд байгаа гэсэн. Жахагийн фэйсбүүкээс ингээд ороод харахлаар болохоор хөдөө явж байгаа зургууд нь ерөөсөө л нэг юм эмхтэн жос шиг л байдаг шүү дээ. Бүрэн зэвсгэлцсэн юм малгайтай айгу гоё шилзүүцсэн нэг юм зураг хараад би өө ямар гоё юм бэ гэж боддог байхгүй. Баярлалаа. Хүмүүс тэгдгийн энэ хөдөө явах тусмаа өнгө орчоод ирдэг юм. Бид нар яарах гээд байдаг гэхээр нөгөө дуртай юмд явж байгаа юм чи улам кайфтай яваад байгаа. Хоёрдугаарт наад cover юу лээ? Kobe woman гэдэг нэрийг чинь бас хүртээд авчихсан нэг хэсэг хүмүүс хэлж л байдгийн. Тэгээд жил эрэхт тусам л туршлагаж жаал олон жил явах тусам л нөгөө хөдөө хэрэг чамбар нь хөдөө явдаг судалгааны одоо хувцсан нь тусдаа нэг байх жишээ нэ тэрийгээ шууд боллоо л аваад явцдаг бэлэн байх жишээ нэ баг ажил дээр тийм юмнууд нь байх жишээ нэ яг нэг судлаач
биологийн мэрэгчлийг сонгосон ургамал судлаач гэхгүй, мөөг гэхгүй, хөвд гэхгүй бүгдээрээ л нэг иршүүд тэрийгэ бүгд ингээ зохицуулаад тухайн үед ингээ дасан зохицоо сурцсан монголчуудын бас нэг ген байдаг штэ. Тухайн нэг орчин ингээ дасан зохицоо сурчдаг. Тиймэрхүү байдлаар ингээл явал хослуулаад явж байгаа штэ. Үнэхээр сонирхолтой л да. Өөрөө чи ингээ мэрэгчлийг сонсхолоор болохоор маш тийм сонирхолтой ийм зүйлүүд ажиглагдчихэв. За тэгээд манай жахаа одоо зөвхөн судалгаа шинжилгээний ажил хийхээс гадна бас олон нийтийн ажил хийдэг байгаа тийм. Монголын залуу эрдэмтдийн холбооны хөдөө аж ахуй биотехнологийн салбарын залуу судлаачдын нийгэмлэгт ажилладаг тийм. За тэгэхээр энд одоо удирдах зөвлөлийн гишүүнээс ахуулаад гүйцэтгэх захирлын албыг бол ашиж байгаа тий. Тэгэхээр энэ холбоонд одоо яагаад ажиллах болсон тий. Энэ олон энэ завгүй ингээ хөдөөхөр явж ин судалгааны ажиллаа хийж ин лаборатори суух хэрэг гарч ин тэгэхээр энэ бүхний хажуугаар энэ олон нийтийн ажил хийх бас ийм цаг завыг хэрхэн гаргаж байна. За өөхтөхийн эхлээд ярьч 2012 13 онд эхлээд яг одоо манай хараатай яваа Монголын залуу эрдэмтдийн холбооны хурал тогтын хуралд би өөрөө орж ирсэн. Тэгээд тухайн үед орж агаад явсан чинь ямар гоё сонирхолтой судалгаа байд юм бэ. Тухайн үед шүүгчээр нь оюун сургаах хэмж манайхаас Монгол Улсын сургуулиас шар багш байсан санагдаж байна. Их сонирхолтой ажил ингээл асуултаар аягүйх одоо танин мэдхийн асуулт чинь ухааны асуулт чинь аягүй асуултаар намайг болж исэн дарж исэн тий. Тэгэж явж хагаад би ч нөө эхлээд биологийн багш хийж хагаад яг судалгааны ажил руугаа 12 оноос л яг эндээ орсон. Тэгээд 12 онд орж аваад яг нөгөө багаас нь эхлээд явж байгаа болохоор тухайн жилдээ суралцаад явж хагаад 2017 онд одоо манай яг салбар холбооны өмнө нь гүйцэтгэх захирал байсан одоо тэргүүлэгчдийн газар байгалийн салбарын мэргэжилтэнд ажиллаж байгаа Батцэг гэгч маань манай биолог ботаник хоёр нэг байхад надад хэлэхгүйгээр манай багшаас асуусан байлаа. Хити багшаас. Танаа ингэж авахаг ингэ ажиглаад байсан чи айгу нийгэм итгэвтэй юм аа. Гэт айгу хөдөлгөөнтэй хөвгтэй ахын оруулах боломжтой юу гэд ихтэй багшаас нь асуусан байлаа. Тэнгүүт багш залуу хүүхэд ямар ч салбарт өөрийгөө хөгжүүлээд олонтой байхад сайн сураг гэд багш надад хэлсэн жохоо ингээд нэг юм ингэж байна. Чи энэ холбоонд оролцоод ингээд ажиллаад явах боломж байна уу гээл тэгэхээр зүгээр л оролцоод хурлын зохион байгуулалт ард талт ингээд туслаад гой найзтай болох юм байна. Гой хамт олонтой болох юм байна. Тэгээ нэг өдрийн найз 1000 жилийн найз тий. Гой найзуудаар л хүрээлүүлэх юм байна гэж бодоод орсон чинь ордог жилээ нэг хурал яг тэр чин би хурал таахын үеэр орсон. Тэгэл ороод хурал зохион байгуулсан дараа жил нь шууд надаас асуугаагүй гээзээ болгоод гүйцэтгэх захирал болгоод тавьчихсан. Тэгэл өөрөө итгэвчтэй, эндээ сонирхолтой, бусдынхаа судалгааны ажлыг одоо бусдад түгээх энэ ажлаа Монголын залуу эрдэмтдийн холбоо дээрээс нь хөдөө аж ахуй биологийнхаа залуучуудыг судалгааных нь объектыг бусдад түгээе. Одоо сурталчлаа. Дээр нь гоё хамт олонтой байдаг болохоор эндээ ингээд залуучууд руугаа найз нөхдүүд рүүгээ хамт олондоо ингээд тэмүүлээд байдаг л болчихдөг юм байлаа. Тэгээд холбоо маань дан залуучуудаас бүрдсэн учраас бас маш гоё уур амьсгал бүрддэг тий. Би ч гэсэн жахватайгаа бол одоо энэ холбоонд байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоонд ажиллах хугацаанд бол танилцаад бас маш татан найзууд болсон байгаа тий. За ингээд манай жахаа одоо доктортоо сурч байгаа тий. За тэгэхээр докторийн ажлынхаа талаар одоо ямар сэдвээр хамгаалахаар төлөвлөж чинь, хизээ хамгаалахаар төлөвлөж чинь одоо ажлын явц нь хэр байгаа вэ? Энэ талаараа жоох ярьчихвч. За энэ ажлыг манай сөхөж асуусан бас баярлалаа. Докторант гэдээ явж байгаа. Бас энэ том хариуцлага. Докторыг болно гэдэг чинь асар том хариуцлага. Яг судалгааны ажил маань ерөөсөө яг олон улсын төслийн хүрээнд докторант гэж судалгааны ажлыг оролцоод одоо тархтай нурууны салбар улсын хагийн олон янз байдлын харьцуулсан судалгаа гэдгээрээ явагддаг. Тархтай нуруунд явагддаг. Хийгдсэн судалгааны ажил маань байгаа 30 талбайд хооронд хагны олон янз байдлыг харьцуулсан. За тэгэхээр тухайн нэг ой маань гэхэд ерөөсөө хээрээр хүрээлэгдсэн бага хэмжээтэй байгаа. 0.5 км квадрат талбайтай нэг ойг. За яг ойгоор хүрээлэгдсэн 0.5-аас одоо 5 км хүртэлх 4 янзын харьцуулсан ойтой харьцуулаад ой талбай хэмжээ ихсэх тусам хагийн оролцоо ямар байдгийг, дээр нь тэр хагны оролцоон дотор байгаа амьдралын хэлбэрээр
хагны ямар амьдралын хэлбэртэй хагнууд функционал бүлгэрээ ямар ялгаатай байгаа. Тэр хоорондын хамаарлын ялгаа одоо ойн захын, ойн гүний хээрээр хүрлэгдсэн ойгууд ямар ялгаатай байна, хоорондын хамаарлыг гаргаж өгөх зорилготой байгаа. Наалдмал хагийн оролцоо их байгаад хуурашаад байна уу? Одоо илтэслэг хаг байгаа тэр ой маань юусэн ингээд доктортой байгаад хуурашаад байна уу? Тэ гих мэтчлэн нарийн судалгааны чиглэл одоо ойн төлөв байдлыг одоо хагаар илэрхийлэх тэр дотроо функционал үнэлэх функционал бүлгэрээ ялангуяа нөгөө хагны өөрчлөлт дээр нь хагийн эколог, хагийн амьдралын хэлбэр, хагийн одоо замгийн хүртэл нөлөөлдөг байхгүй тэр дотроо. Тэгэхээр яг нөгөө 30-аас 40 өвдлийг харьцуулсан судалгааны үр дүндээр л докторийн зэрэг хамгаалах гад дэвшүүлэх гээд яваад байгаа. Ер нь бол хичээлүүдэд үзээд дуусчихсан. Их семинараа дээр нэг удаа англи зүгээр удаа орчихсон. Одоо яг нэг функционал бүлгийн харьцуулах судалгааныхаа үр дүнгээр оролцох ажил хийгдэл явж байна. Дээр нөгөө одоо нэгдүгээр автораар paper өгүүлэл гэдэг юм байгаа. Яг тэрийгээд одоо хийгээд яваад байдаг. Одоо бол тэгэхээр төвшний хувьд бол дээжүүдэд цуглуулад бэлтчихсэн одоо боловсруулалтын шатанд авчаа гэсэн үг тийм. Боловсруулсан дараагийнх нь нарийн анализ статистик хамаарлаа болчихж байгаа гэсэн үг. Тийм төлөвлөгөөтэй. Амжаад өөрийгөө шахаад хичээгээд одоо 23 он гэдэг юм ийг л том өөртөө нэг зорилго тавьсан л явж гин. Гэтэ болох байхаа л гэж бодож байгаа шүү дээ. За тэгэхээр өөрийн чинь докторийн ажилд нь бас амжилт хүсье, маш сонирхолтой, ач холбогдолтой ажил бол хийж байгаа юм байна. За тэгэхээр подкастынхаа сүүлчийн асуултыг өөртөө таниулъя. Өөрөө залуу судлаач нар болон залуучуудтай хандаж хэлэх ямар зүйл байна вэ? За баярлалаа. За юнитруунд яг судлаач гэдэг хувь хүн талаасаа яг үнэхээр тэр объектаа судлаач болсон бол эцсийн хүртэл нь шантралгүй яваарай. Тэр хаалт гарч ирэх тусам тэрийг улам даваарай. Давааны цаана даваа байдаг. Гэхдээ 1000 алдаж болно. Гэхдээ алдсан юм амттай олддог. Тэрийг л улам гоё өргөжүүлээд, хөгжүүлээд мэрэгчлээ. Одоо эзэн болоорой гэдгийг л захиж хэлмээр байна. Тэгээд урьж оруулсанд баярлалаа найздаа. Баярлалаа. Талархлаа. За маш их баярлалаа. Жавхлангийнхаа судалгааны ажилд нь амжилт хүсье. За ингээд Science X подкастын маань ээлжид дугаар үүгээр өндөрлөж байна. Үзэгч сонсогч нартаа бидэнтэй хамт байсанд маш их баярлалаа. Дараагийн дугаараараа иргэн уулзцгаая. Баярлалаа баярт.